За сайн байцгаана уу? Миний дараагийн хичээл бол за 12 цагийн миний хэрхэн хэрэглэх вэ гэсэн талаар бол байгаа. За жишээ нь бол сарын танилцуулгаас хүснэх татвар татаж авах заавар байна. За сарын танилцуулгаас хүснэх татаж авахдаа юуг анхаарах вэ? За сарын танилцуулга дээр ямар аргаар хүснэх татаж авч болох вэ? За 7 хоногийн үнийн мэдээ 7 хоногийн үнийг одоо энэ бол өдөр тутамдаа буюу 7 хоногт хэрэгжилж байгаа хүмүүсийн бараа бүтээгдэхүүний үнийг одоо хаанаас хэрхэн олж авч болох вэ? За 7 хоногийн үнийн мэдээлэл дотор юу багтсан байдгийг жилийн эмэгтгэл болон тайлан татах заавар тий яг практик дээр хэрэглэх юмнуудыг бол сайт дээрээс яаж маш хурдан шуурхай байдлаар авах вэ гэдэг талаар бол товчхон ойлгомжтой заагаад явна. За сарын танилцуулга бол хаана их хэрхэн байрладаг вэ? За сарын танилцуулгын хаанаас юу авч болох вэ? За хүснэгтээр тоо мэдээллийг одоо сайтаас хэрхэн авах вэ? Ямар байдлаар харагдуулж болдог вэ? За мета мэдээлэл буюу одоо хайлтуудыг хэрхэн хайж болох вэ? Нөгөө талаасаа түлхүүр үгээр яаж хэрхэн хайж болдог вэ гэсэн талаар бол ингээд товчхон та бүгдэд заана. Хамгийн сүүлд нь яах вэ гэхээр за энэ мэдээллүүд буюу одоо хамгийн сүүлийн үед гарч байгаа статистик тоо мэдээллүүд Viber, Instagram, Telegram, Facebook, за X буюу Twitter зэрэг одоо платформуд дээр бол шууд тархагддаг. Энэ бүгдийг одоо яаж энэ пэйж хуудсыг дагах вэ гэсэн линк буюу одоо нэр нөтийг би бол та бүгдэд хэлж өгнө. Та бүгд одоо энийг харсан бол шууд дагаад одоо энэ Instagram болон бусад сувгуудыг дагаад мэдээллүүдийг бол түргэн шуурхай хүртэж авч явах боломжтой. За шууд 12 цагийн меню рүү орчих. 12 цагийн меню рүү ороход бол за ингэж харагдана. За нүүрлүүнд ороход бол за энэ логотой үндэсний статистикийн хороо гэсэн хэсэг дээр дарвал одоо бүх юм одоо эхний цэг рүүгээ шилжинэ гэсэн үг. Утсаар бол одоо нөгөө эхний цэг рүү шилждэг товчлуур гэж ойлгож болно. За түрүүний хэлсэнчлэн статистик гэсэн дотор одоо ингээ бүх гардаг салбарын статистикууд бол энэ дотор багтсан байгаа. За сарын танилцуулга хэрхэн татаж авах вэ? За сарын танилцуулга татаж авахын тулд сарын танилцуулга гэсэн хэсэг одоо энэ статистик дотор дарангууд тайлан эмэгтгэл дотор сарын танилцуулга гэсэн хэсэг байгаа. Энэ дээр дарах юм бол за 2025 оны 1-р сарын хамгийн сүүлийн байдлаар танилцуулга гарсан байна. За энэ танилцуулга нь англи монгол хэлбэрээр гарчихсан байна. За энийг бол за Монголын татаж авъя гэх юм бол ингэж ороод жоохон уншиж чад ингээд сарын танилцуулга гараад ирнэ. Энийг бол яг энэ хэсэг дээр download гэж татаж авах гэсэн сум байгаа. Энэ дээр дарах юм бол татаад авчих боломжтой. Мөн нөгөө талаасаа энэ дээрээс явж байгаа. За татаж авсан файл руу файлаа нээгээд үзэх юм бол за ийм байдлаар бол харагдана. За татаж авсан сарын танилцуулга маань захимаараа ингэж харагдана гэсэн үг. За ингээд доошо гүйлгээд яваад харах юм бол за сарын танилцуулга 1-р сар за энэ сарын танилцуулгын мэдээж агуулга хэсэг бол байгаа. Гарчиг хэсэг бол байгаа. Ямар статистикууд тоо мэдээллүүд 25 оны 1-р сард гарсан юм бэ гэдэг нь бол харагдаж байна. За энэ дээрээ дараад мэдээж жишээ дарах юм бол хөдөлмөрлөө ингээ шилжин өсөрдөг товчлуур байгаа. За дээшээ энэ чинь үндсүү үзүүлэлт хэсэг байна. За доошоо дараад ямар статистикч одоо энэ салбарыг хариуцдаг юм бэ гэдэг нь бол харагдаж байна. За доошоо явууллаа. За энэ хэсэг дээр бол дарах энэ icon буюу одоо энэ лого гэж яриад байгаа. За энэ хэсэг дээр дарахыг бол яах вэ гэхээр энэ манай одоо хөдөлмөрийн статистикийн задгай тоо мэдээллүүд нь шууд ингэ татагдчих.
За энэ зүйл маань бол одоо ингээ бүх салбар дээр давтагдаад явна. Одоо бүгд адилхан гэсэн үг. Ямар ч салбарын icon дээр дарсан тухайн салбарын задгаа тоо мэдээлэл нь татагддаг гэж ойлгож болно. За ингээд цааш үргэлжлүүлэх юм бол за энэ одоо хөтөлбөрийн статистикийн тоо мэдээлэл саяны татаж авсан файлаа нэгэд харуулах юм бол за ингэж харагдана. Хүснэгтүүд нь ингээд задгаагаараа харагдаж байна. 15 түүнээс дээш хүн амын дээш насны хүн амын хөдөлмөр эрхлэлтэй үзүүлэлтүүд гэдэг ингээд харагдаж байна. 4 жилийн динамиктай сүүлийн 2 улирлын статистик үзүүлэлттэй ингээд харагдаж байна. За ийм байдлаар бол статистик тоо мэдээллүүдийг татаж авч өөрсөндөө бол маш хялбараар хэрэглэх бол өргөн боломж бол байна. За жилийн эмхэтгэлийг хэрхэн яаж татаж авах вэ гэх юм бол бас мөн адил логик нь адилхан жилийн эмхэтгэлээс хэсэг рүү ороод за энэ хэсэг дээр дарахад бол жилийн эмхэтгэл маань гараад ирнэ. За татаж авахыг хүсвэл download дээр дарна л гэсэн үг. За одоо за хүснэгт одоо танд бол за эдийн засаг байгаль орчин хэсгээс танд тоо мэдээлэл хэрэг боллоо гэхэд эдийн засаг байгаль орчин дотор багтдаг дэд сэдвүүд одоо гараад ирнэ. За дэд сэдвүүд дотор за танд орон сууцны үн хэрэгтэй байлаа гэж бодох юм бол орон сууцны фонд буюу сууцны талбайгаар бол харуулсан одоо үн нь бол байна. За ээшигээ ороод харахад танд ямар статистикүүд хэрэг. За жилээр гардаг статистик байна. За энэ дээр бол за танд орон сууцны талбай фонд аль аль нь хэрэгтэй байлаа гэж үзэхэд 2023-аас за сүүлийн нэг 13-аас 14-өөс 23 хүртэл сүүлийн 10 жилийн динамикийг харъя гэж үзэх юм бол сүүлийн 10 жилээс сонгоод хүснэгтдэрээ дараад хайх дарах юм бол одоо хүснэгтэн байдлаар ингээд гараад ирж байна. Тоо мэдээлэл маань. За нөгөө талаас шугамн графикаар харъя гэх юм бол ингээд шугамн графикаар хараад за жил болго ингээд ерөнхийдөө бол өсөж явж байна. За сууцны талбай маань бол жилээс ирэх тусам ингээд баг зэрэг хэр бэлтгэлтэй хэвэндээ шахуу байгаа юм байна гэдэг анализыг шууд хараад хийчих боломжтой. За багны графикаар харъя гэх юм бол за ингээд харчих боломжтой. Метр квадрат нь орон сууцны фонд нь ямар байна. За ийм байдлаар ингээд хараад өөрсөндөө хэрэгтэй байдлаар ингээд хараад явчих боломжтой. Талбай графикаар харж болно, тууцын графикаар харж болно. За нөгөө дугуй графикаар харж болно тий. За ийм байдлаар ингээд орон сууцны фондуудаа жил болгоно гэдэг ингээд хардаг ч юм уу. Ийм ингээд өөрснийхөө одоо ямар статистик байна, тоо мэдээлэл байна. Тэр талаараа ингээд харах боломжтой. За би түрүү хэлсэнчлэн энэ дээр дарах юм бол эхлэл дээрээ очино. За танд мөн адил одоо статистикийн тоо мэдээлэл хэрэгтэй гэх юм бол түлхүүр рүүгээр хайж болно. Монголоор бичгэл болно. За хүн амын тоо танд хэрэгтэй байлаа гэж бодоход хүн амын тоо гэж биччихэд хүн амын тоотой холбоотой юмнууд ингээд доош хажигсаа гараад ирнэ. Хүн амын тоотой холбоотой бүх юм. За жилийн дундаж хүн амын тоо гэж байна. Монгол улсад оршилцуугаа жилийн дундаж хүн амын тоо гэж байна. Баг хороогоор задарч байна. Ингээд яг хэрэгтэй статистикууд авах боломжтой. За хүн амын тоо насны бүлэг хүйсээр харах юм бол ингээд харагдаж байна. За насны бүлэг нь юм олон улсын стандартаараа 5 насны бүлэгтэй эрэгтэй эмэгтэйгээрээ гарна. За сүүлийн жилийг харах юм бол ингээд харчих боломжтой. Түлхүүр рүүгээ ашиглаад сурчих юм бол бас маш их цагийг хэмнэх боломжтой. Бас мэдхгүй юмаа бас хайхад маш их хэрэгтэй байдаг шүү. За түлхүүр рүүгээр хайхыг бол хэлчихлээ. За нөгөө тархах хуваарийг яаж харах вэ гэхээр тархах хуваар зэсгээд дээдлийн цэгэр хэсгийн хамгийн дээдлийн болон зүүн дээдлийн болонд байна. За энэ дээр удахгүй гарах статистикууд гэж бол байна. За удахгүй гарах статистик гадаад худалдааны төслийн индекс одоо 3 сарын 11-нд зарлагдах нь гэсэн юмнуудыг бол энэ чинь харах боломжтой. За сүүлд ямар статистикууд гарсан юм бэ гэж харах юм бол за үнэт цаасны зах зээл одоо 2025 оны 1-р сард бол 2 сарын 27-нд хамгийн сүүлд гарчээ. За инфляц хамгийн сүүлд хязгаар гарсан юм бэ гэж харах юм бол за дараагийнх руугаа ороод инфляцаа харчих боломжтой. За хамгийн сүүлд хэрэглээний үнийн индекс буюу инфляц маань 2 сарын 13-нд гарчээ.
За шинчилсэн сакс жилийн тооцоо хийж байгаа тул одоо 2 хоногор уул нь 10-д гарах байсан юм байна. Гэхдээ тийм тооцоо хийж байгаа болохоор 2 хоног хойшлогдоод 12-нд гарсан юм байна. Гэх зэрэг мэдээллүүдийг бол авах боломжтой. Энэ дээр манай бидний тухай байна. Үйл ажил явдал бол одоо ингээд хаана манай байгууллага хаана юу хийж байгаа гэдэг нь харагдана. Хил тод байдал бол харагдана. Энэ дотор тендер одоо хууль эрх зүйд юу гэдэг бүхэл юм байна. Шилэн данс байна. Шилэн данс дотор ингээд шилжээд орчлоо засгийн газрын одоо статистикийн хорооны шилэн данс бол харагдчихэв. За тайлан илгээх буюу одоо ингээд тайлан илгээхэд ингээд нэвтрэх нэр ингээд ороод харагдана. Илгээж болно. За холбоо барих зэс рүү ороод за хаяг байршлыг харж болно. Утасны жагсаалтыг харж болно. Орон нутгийг харж болно. Орон нутг дээр одоо орон нутгийн статистикийг хэлтсүүд гэж байдаг. За орон нутгийн статистикийн тэр аймгийн статистикийн хэлтсийнхэнтэй холбогдё гэх юм бол энэ чинээс дугаар утасны жагсаалтыг авчих боломжтой. За ийм статистикийн 12 цагийн сайтыг хэрхэн яаж хамгийн хялбар ашиглах вэ гэдэг талаас нь би бол хэлж өгье. За манайд хамгийн сүүлийн одоо та нар хэлэх зүйл бол за энэ чатбот буюу одоо ингээд AI-тай холбогдсон. Одоо энэ дээр дараад хүссэн мэдээлэл асуух боломжтой гэж ойлгож байна. За Монгол сонголтоор байж болно те. Монгол улсын хүн амын тоо хэд вэ гэдээ дараад асуучих юм бол энэ дээр танд хариулчихна гэсэн. За энэ чи бичиж чинь 3 сарын 25-ны 3 сарын 10-нд одоогоор би туршилтаар ажиллаж байгаа тул тоо мэдээллийн их усүрийг статистикийн мэдээллийн нэгдсэн сан 12 цагаас баталгааж болно гэж. За 2023 оны байдлаар Монгол улсын хүн амын тоо 3,504,741 байна гэж байна. За энэ ингээд наад захын асуудлуудад бол хариулах боломжтой. За энэ хэмэл оюун ухаан буюу чатбот маань бол одоо хөгжүүлэх шатандаа бол явж байгаа.